Өнгөрдөг өвөл ерөөсөө жилээс илүү хүнд өвөл боллоо. Манайх чинь дөрвөн бултай мал маань хүрээд бололцоод байдаг байсан. Ноднгийн байгалийн давтчихгүй хүчин зүйлд их малаа хоргодуулсан. Их байгалийн цас унангууд аяараа хоол нь багасаад ирэхээр мал чинь турж эхлэн ирч хүчээ алдагдадаг. Тэр чинь нэг дорж өгчих юм биш. Тэгээд доотлын баг жижигээс даарж бэрж байна. Хоолгүй болохоор хоолгүй мал их даархан амархан биерхэн амар. Зуугаад ямаа нэг 50-50 тонн болсон 3 бөхөр хорогдсон. Энэ илээд нэг 20 сая төгрөг. Тэгээд алтаад хад бас амжиргааны хөсөр өвчнийг бас сэтгэл бас хөндлөлсөн. Нөгөө тэгэл дэрэгдэл тааж мэд хийхгүй штэ тэгэл. Яхаа цтай яах вэ гэсэн юм.